өчтөр би бас нэг мэдээлэл хийсэн та харсан болов. Би UBCAB компани захирал байгаа. сайн байна. Манай дээрсэн албан бичгэн дээр өөрөө чинь ерөөсө гарын үсгтэй UBCAB-ийн Отгон баяр гэсэн захиралтай бичиг ирээгүй штэ. Өөр нэртэй захиралтай. Таны одоо баталсан тэр 77 тэрбумаар хотын одоо хотоос 77 тэрбум төгрөг гарахгүй. Гарын тийм мэдээлэл ихээр та зөрүүлээд иргэдийгээр одоо нормал солиотой галзуугаар нь дуудаад би чамд хэлж шít. UBCAB-ыг та оролцсон байлаа. Төгрөгөөр одоо такси авч яах гэж. Би авах ч юм уу? Үгүй Улаанбаатар хотод байх гэж байгаа юм. Хувийн компаниуд танахаас UBCAB-аас бусад энэ 5 компаниуд өөрсдөө саналаа өгөөд бидэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бид нар өөрсдөө одоо Улаанбаатар хот өөрсдөө оролцоотой таксины асуудлаа шийдвэрлэгээд ингэ яваад байдаг. Чи төр байж чи би ихлэ яриад чадах уу? Улаанбаатар чи төр байж такситэй 5 компани гэрж шүү. Чи төр байж. Улаанбаатар хотод та 3 жил хотын дараа 100 мянган жолоочтой бид нар зохион байгуулалтаар компани яагаад яриулахгүй чи яагаад гүжигдээд байгаа юм чи? Та торол хаягаар манай над руу бүгд дайраад. Чи зүгээр байж. Би сам нэг мэлээ. Техник эдийн засгийн үндэслэлээр 77 тэрбумаар 1200 хайбрид орчин үеийн такси авах боломжтой байна. Энэ тендерт хувийн компаниуд энэ 1200 такси бид нийлүүлж чаднаа. Өөрсдөө үйл ажиллагааг нь авч явж чаднаа гэсэн хувийн секторт 20 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээ. Буцаагаад 7 жилийн дараа 20 тэрбум маань хотод төлөөрэй гэсэн ийм л юм байна шүү дээ. Би буруу байна гэж шүү дээ. Буруу бодлого байна. Чи хотыг төлөөлөх юм уу? Та иргэдийгээ төлөөлж иргэдийнхээ үйл би харин тэгээд галзуу солиоцоо гэдэг юм. Чи би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрөө бодлогоо дэвшүүлж танилцуулаад гарч ирээд бодлогоо хэрэгжүүлж байна. Та тэгээд тийм юм байхгүй төсөв тавиад чи ганцаараа чи тэр чи ямар сони хувийн компаниудад энэ мөнгөийг бичсэн байна шүү дээ. Худлаа ирж иргээ бичсэн байна шүү дээ. Бидэд ажил хийж чинь чи зүгээр ингээд зориуд Австрийн захиалгаар ингэж явдаг. Австрийн захиалга гэж. Чи бид нар өөрсдөө такси хийх гэдэг юм уу? Тэгэд яах ч юм. Хотыг дэмжлэг үзүүлэх гэж. Аж ахуйн нэгжүүдэд өгье гэж шүү дээ. Та нар оролцох юм байна, нэгдээд оролцох юм байна. Энэ чинь хүн болгон хуваарь лизингтэй явж байхад 20 тэрбум төгрөг та хүүгүүгээр 1000 таксиг зохион байгуулалтаар 4500 жолоочтой такси болгоно. Чи зөвхөн өөрийнхөө эрхийг ашигыг болгоно яаж байгаа. Босод аж ахуйн нэгжүүдэд бид нар дэмжлэг үзүүлэхээр 4500 жолоочтой такси бааз гэж байх байдаг юм. Гэхдээ чи юу яриад байгаа юм бэ? 4500 хамгийн том нь 250 такси баазтай байдаг шүү дээ. Чи бойлхоо. Бид нар энэ таксины аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх гэж байна шүү дээ. Хүмүүс энэ төр гэдэг. Чи дандаа юм уус төр хийж явдаг. Дандаа гэж би хийж байгаа юм гэж. Чи хурал дээр хууль хэлцэж яхад дандаа уусаж UBCAB гэх юм уу? Тийм. UBCAB-ийн захирал биш болцсон гэд надад бичгийн өөр хамтын ажиллагааны захирал нь. Үгүй чи танаа гүйцэтгэх захирал нь өөр хүн гарын үсгтээ ирсэн. Отгон баяр гэж байгаа. Танаагаа санд ирсэн гэдэг шүү дээ. Ямар сан та тэр барьгаа чамд одоо юуг нь явуулчих. Надад тэр сандаг сүрэн дараа явуулсан. Барьгаа толшоогоо тэр чин жолооч нараас бүрдсэн тусдаа бие даасан хоршоо шүү дээ. Үгүй чи UBCAB-аас манад энэ одоо хууль ярихад би эсэргүүцсэн улс төр хийсэн. Яагаад гэж 5 сая дандаа тийм явж байгаа үнийг 5 сая торгоно гэж хууль оруулж байгаа үстэй. Хизээ тийм юм болсон юм. Үгүй 3 жилийн өмнө та гэр ороолыг дахин төлөвлөх гэдэг хууль. Би хотын дарга болоод биш те. Өнөөдөр 2 жил нэг сар болж байна. Би танд уцаар ярьсан. Та Японд явж гин гэсэн. Сайн зөрөгтэй гэсэн. Сайн зөргөөс би асуусан. Би энэ дандаа өөрийнхөө эрх ашгийг бодож явдаг. Чи хөвгөн залуу шүү. Чи дандаа өөрийнхөө эрх ашгийг боддог. Би хотын нийт иргэдийн эрх ашгийг бодож байна. 24 төгрөг 6 жилийн хүүтэй өгнө. Гэхдээ би аж ахуйн нэгжүүдэд өгье гэж байна. Хот очрог модал эргээд сайн ярьж очоод уулзаад явчихсан бид нар өгнө шүү дээ. За эргээд 50 уулзаад хоёр очрол. Чи хувийн ашиг сонирхолтой хогийн залуу шүү. Одоо энэ сая би хэллээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд бид нар таксины үйлчлэгийг шинэ стандарт руу нэвтрүүлчихээ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 7 жилийн хугацаатай зээл өгье л гэдэг юм ярьж байгаа. Төр хот ямар ч таксины бааз байгуулах ойлголт байхгүй.